За учраас сайд өмнөх Монгол Ардын намын удаа дараагийн засгийн газруудад бол ажиллаж исэн. За тэгэхээр өмнөх засгийн газрууд бол ерөөсөө ил тод байдалгүй байсан юм байна гэдээ та сая хэлчих шиг боллоо. За тэгээд тэр асуудлаа бас таад маань яг хянаад тэгээ одоо энэ миний хэлсэнчлэн Эрдэнэс таван толгой дээр явсан бүх гэрээг ил тод болохыг шаардж байна. За тогтоолын төслийг маш сайн уншиж танилцж байгаа. Энэ тогтоолын хэрэгжүүлэхдээ урт хугацааны гэрээний үндсэн дээр иж бүрэн цогцоор нь ашиглах талаар олборлолт, тээвэрлэлт, экспортыг гүйцэтгэгч, хамтрагч, хөрөнгө оруулагчдад санал болгож хилцэл хийх замаар энэ Эрдэнэс таван толгой ашиглагтаагүй орд газрыг эргэлтэнд оруулна гэдэг. Тэгэхээр тэнцээ гэрээ байгуулна л гэсэн үг шүү дээ. Тэгэд энэ Эрдэнэс таван толгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсэг гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? Тэр онч хараад бор толгой бас яг юу болсон юм бэ? За учраас гишүүн сайд хариулъя. За би оюун эрдэнэ засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга цахим хөгжлийн сайд 820 мянган юнит мэдээллийг ил болгосон. Оюун эрдэнэ засгийн газар бол цахим засаглалын индексээр Монгол улсыг 28 байр урагшлуулсан засгийн газар. Би бол төрийн ажлын залгамж чанарыг үргэлж хүндэтгдэг. Засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрөө би бас оюун эрдэнэ засгийн газрын хэрэг эрхлэхийн даргын хувьд ололт амжилттай ахиулаад урагшилж байгаа. Энэ удаа бол Зандан шатар ерөнхий сайдын хувьд өөрийнх нь барьж байгаа зарчим бол олон улсын аудит оруулж энэ таван толгойн бүлэг ордод шалгалт оруулж экспортоо нэмэгдүүлье. Цаашдаа энийг их хурлын тогтоолоор хамгаалж авъя. Энэ хулгай дээр энэ авилга ашиг сонирхолтой тэмцэх ажлыг үргэлжлүүлье. Ингээд энэ таван толгой ашиглагдаагүй байгаа хэсгүүд ямар хэсгүүд байна? Энэ аудит оруулчаад эцсийн үр дүнд нь хэлэлцээр хийгээд эндээс олсон орлогоороо хүний хөгжлийг дэмжсэн төслүүд болоод багш эмчийн цалин нэмэгдүүлэхэд нэмье. Ийм л зорилготой ажиллаж байгаа.